Надад Cambridge үнэхээр их таалагдчихэв. Амар гоё наа. За бүр догтлчлоо. Уртлаасаа. Өчтөр намайг нэг залуу дагаад тэгэл шууд ахи намайг гүү гэл тэгэл гүүж байгаа л тэгээ өдөөс намайг хиттэй ингэнэ тэгэхээр та даа гэсэн чи 18 19 гэхээр би үгүй гэ 21 үү гэл ингээл царайнд бараагаал авчихсан за тэгэхээр би яна одоо 21-ээс чи ихчтэй царай чи бүр бараах юм байна л та гэл. Та нарт Кембрижид байгаа байрлаж байгаа өрөөгөө танилцуулах гэж байна. Хүмүүс зүгээр ингээд яг доошоо харж явж ийж олох юм байна. Йоо ямар гоё үлгэрийн юм бэ. Дээшээ харсан гоё юм хараад, чигээр харсан ч гоё юм хараад, доошоо харсан ч гоё юм хараад. Энэ зүгээр чангалсан заяа. Хогвартсын ертөнцид ирсэн. Ид шидийн тухай ганцхан би л мэдж байгаа юм шиг сонирхолтой мэдрэмж байна. Би дахиад дараагийнхаа олчлоо. За сайн байцгаана. Өнөөдөр 7 сарын 26-ны өдөр 12:47 болж байна. Тэгээд би Лондон үзлээ 7 хоногийн турш, Brighton гэдэг хотыг үзлээ 7 хоногийн турш. Одоо дараагийнхаа хот болох Cambridge руу дахиад 7 хоног үзэх гэж явж байна. Лондонгоос Brighton ороход 18 паунд лөө. Тэгээд цаг орчим явсан. За тэгээд Brighton хотоос Cambridge гэдэг хот руу вагоноор явхад би нийт 39 паунд төллөө. Тэгээд ер нь бол ялгаатай тэзнүүд байд юм байна. Цагийн хязгааргүй бүтэн өдрийн турш хүссэн цагтаа сууж болох тэгснэ first class гэдэг тэргээд тэр нь бол 101 паунд гэж хэлсэн. Тэгээд би болохоор зүгээр ингээнийг нь авцсан. Тэгээд ticket авдаг нөгөө нэг одоо ATM машин байд юм байна л да. Тэр автомат машинаас авах гэсэн чинь миний карт төрөөсө болохгүйсэн. Тэгээд харсан чи яг юм beat карт юм шууд ингээд тэгээд нөгөө нэг яг юм одоо beat cash руу очиод ticket аваад Apple Pay уншуулах гэсэн чи болохгүй. Тэгээд азар би надад нөгөө нэг онгоцны бодол дээр солиулсан мөнгөөс штэ тэрнээсээ 40 паунд үлдсэн. Тэгээд ашгүй яг мөнгө маань тэгэж таарсан. Тэгээд 12:44-өөс миний вагон хөдлөх байж таарад 12:44-ийн ticket-ээс ахгүй юу. Тэгэд би яг нэг онгоцны бодолд адилхан самбар дээр одоо тийшээ явах онгоцнууд тэр гейтээс ниснэ гэдэгтэй адилхан тийшээ явах тэр вагонууд тэр гейтээс хөдлөнө гэд. Тэгээд 4-р гейт дээр ирсэн 12:44 гээд би 12:33 гэрсэн. Тэгэл амар 50 ингээ хүлээж өгж байгаа л тэгээд нэг намайг ирэхэд нэг train ингээд ирсэн байжсан байхгүй юу. 33-аас тэгэл би за энэний дараа л ирэх юм байна гэж бодвол гэсэн чинь одоо вагон манд хөдөлдөггүй. Тэгээ би бүр гайхаа за яг 12:44-т өдлөөд 12:44-өөс манай вагон ирэх юм байна гэж бодоод. Тэгэд ингээ айгүй хүлээж өгж байгаа л 12:42 болохоор би за ер нь манай вагон 12:44-өөс ирэх биш 12:44-өөс хөдлөж байвал яах вэ гэж бодоод тэгээд шууд вагон руу шагаагаад дотор нь байсан хүнээс энэ Cambridge авах вагон мөн үү гэсэн чи тийм ингээд тэг би бүргүүгээд хоёр чимдан аваад тэг ингээ яг амжлаач тэг яг вагон руу орж ирэл судал дээрээ сууж амжаагүй байхад вагон хөдөлсөн. Вагоноос одоо хоцрох гэсэн гэх юм уу. Тэг гол миний авсан тикет ч нөгөө цагийн хязгааргүй ч юм уу тийм тикет биш болохоор за тэгээд дараагийн хот дээр уулзъя. Миний бодлоор 2 цаг гаруй явна гэсэн байсан баха. Би түрүүн сайтнаас нарсан чинь гэхдээ бас мэдэхгүй байна. Миний тарих бүр үнэхээр ядарч байна. За ганцаараа ярихдаа ч хүнтэй ойлголцохдоо монгол үг ашиглахгүй үгүй ядаж англиар ярьж байгаа ч гэсэн ганц хоёр монгол үг ашиглахгүй 14 хоног явна гэдэг чинь үнэхээр тархийг маш их ядраадаг зүйл юм байна. Бүр маш их тэгээд тархи ядрахаар би бүр аягүй ядарч юм байна. Би бүр өчтөр нь уржигдарч илүү дэлгүүр ороод дэлгүүрээс гарч явахдаа бүр яг ингээ ухаалдаж ингээ унах гэж байсан. За тэгээд Cambridge-д уулзцгаая. Сая хажууд суудчихсан имээ. Нэх хөрх. Би нөгөө зориглоод яриа өдөөд таан буухан юм. Таанаас хаашаа явж байгаа гэд яриа өдөөд гэсэн чи өөдөөс айгүй хөрх яриад. Зөвхөн Бритиш хүмүүс хүүтэг хүндий гэж хаана байгаа юм бэ? Зүгээр өөртөө төрүүлж яриа өгддөггүйг нь хүүтэг хүндий гэдэг юм болов. Одоо над дээр төрүүлж ирэх ёстой юм шиг бодоод идэг болохоор тэг ингээ яриа өдсөн хүн болгоо айгүй хөрх уурайлах нээлттэй. Тэгээд зөрүүлж юм асуугаад харилцан яриа гоё өрнүүлж чаддаг. Ийм small talk гоё өрнүүлж чаддаг. Сая түрүүлээ буугаа авчиж байгаа байхгүй юу? Тэсн ингээл айгүй хөрхөн.
Чамтай уулзсандаа таатай байлаа. Мөнгөө баг өрөөрэй. Чамд Манчестер, Камбриж таалагдана гэж сэтгэлтэй байна. Гэж хэлж байгаа байхгүй. Их Британд ирээд миний очиж байгаа 3 дахь хот. Нэг хоттой 7 хоног чанга юм байна. Арай л хурдан. Арай л ойрхон байна. Яг хөрхөн найзуудтай болж амжаал тэгэл салавчиж байгаа байхгүй. Тэгэл шууд нэг өдрөөс найзуудтай болохгүй ш нэг өдрөө ингээ ихлээд ер нь ангийнхныгаа ажиглан ингээ жоохон дараахан байна. Нэг чинь 2 дахь өдрөөс нь арай гайгүй. Тэгээ 3 дахь өдрөөс нь сайн уу гэдэг юм зүс мэддэг хамт суудаг юм ярьдаг болоод тэгээ нэг хоол идэ 4 өдөр нь хоол идэ 5 өдөр нь тэгээд бид нэг ингээ шоудсан хагас өдөр нь би явчих жоохгүй. Тэгээ манайд хөрхөн чинь дудаа байсан ч болоос ягаад ингээ санаа нийлдэг хүмүүс ингээ хурдан явчаад идэм болоо дандаа богино хугацаагаар ирэх юм. Би түрүүн Брайтонд байхдаа өглөөний цагаа уусан. Тэгээд тэндээс ийм савнд нутеллатай, банантай ийм блинчик авсан. Тэгээд тэрийгээ өдөр адамд идэв. За цаг одоо 22:55 болж байна. Би ирчээд бүр өрөөндөө орч аваад чимданаа зэгцэлжээд, өрөөгөө зэгцэлжээд тэгээд за нэг цаг унтчаад гарч ус мус авъя. Ер нь жоохон хүнс авъя, юм идэ гэж бодсон байхгүй юу. Тэгээ бүр сэрч чадахгүй 10 өнгөрөөж сэрээд тэгсэн чинь дэлгүүр байдаггүй онгорхой. Тэгээ бисээ 13 минут алхах зайтай тэм дэлгүүр ороод тэгээд юм идчихье гэж бодож байгаа. За угаасаа бараг 20 паунд болно. Тийм болохоор тэрний оронд хүмүүсээ цуглуулчаад дэлгүүрээс бэлэн юм авчия гэж бодсон. Одоо хөлдөөс нь лазанья масаня гэд. Тэгээд ийм уут дүүрэн ийм хүнд том тортой юм 13 минут барьж явлаа. За тэгээд юу авсан? Хэдэн төгрөгөөр авсан харуулъя. Ус авсан. Тэгээд замдаа усаа уусан. Онгоцны буудлын дээр ус болохоор 14,000 гэж исэн. Энд болохоор 150 гинэ. За тэгээ би бас нэг юм нухаш авсан. Энийг бас идсэн, айгуу өлсөөдсөн болохоор 110 гинэ. Жимс авсан, манго. Нэлээд хөрхэн том хэмжээтэй 420 гинэ. Тэгээ өглөөний цайндаа идэх юм талх авсан 230 гинэ. Талх нь үнэтэй юм шүү дээ. Тэ? За тэгээд ийм спагетти авсан 5.25 гинэ. За тэгээ дахиад ийм хөлдөөс нь лазанья авсан 2 дахь хоол 7.45 гинэ. За тэгээ дахиад ийм шивга арбуз авсан зүсцэн 2.50 гинэ. Тэгээд ийм 6 шиг өндөг авсан 7 хоногт бол хангалттай байх гэж бодож байна. 2 паунд гинэ. За тэгээ өглөө хичээлдээ авч яваа завсарлагаанаар уух юм протеин шейк авсан. Уурагтай шейк. Хөөх энэ бүр 50 г уурагтай гэж штэ. 3.45 гинэ. За тэгээд бас шоколадтай 14 г уурагтай ийм пудинг авсан 1.60.
Тэгээ дахиад өглөө завсарлагаанаараа хичээлтэй уухаар юм бас уурахтай шейк авсан, банантай, зүгийн балтай 1.35 гинэ. За тэгээд сүүлийн уурахтай йогурт, грек йогурт. Hello. Энэ болохоор 1.25 гинэ. Тэгээ уут нь болохоор 0.30 гэж байна. Are you a new student here? Yes. Which school? It's just English course. Yeah. EC. What's your level? C1. Nice. What about you? Pre-intermediate. Okay. Same school? Yes. Oh, how long have you been here? 2 months and I have 1 month more. Oh, okay. I'm here only for a week. 1 week? Why? I'm changing the city every week. So I started with London for 1 week, Yeah. then Brighton 1 week, and Manchester 1 week. The next Next station is Manchester. week for me in Manchester. Oh, really? Yes. I'm finishing with Manchester next week. What do you prefer? London or Brighton or? It's my first time in Europe, so I liked every city. London was too crowded, but the buildings were so beautiful. Yeah. And Brighton, the people were so nice. Brighton? Yes, do you know Brighton? Yeah. I just got here today. Today? Yes. So I don't know about Cambridge yet. Where are you from? What do you think? Saudi Arabia? Yes. And you? Guess. Thailand? No. Korea? No. I think you can't guess. I don't know. Mongolia. Mongolia? You don't know where's Mongolia? No. Do you know about Mongolia? No. Genghis Khan? Have you heard of him? Okay. Cambridge, it's very boring. Oh, really? Yes. Why? Have you been to London? I came from London now. Oh. Do you have a lot of friends here? Yes. But from Saudi. What And- about Brighton? Yes, there were a lot of people from Saudi Arabia and Turkey and Korea. I was the only Mongolian girl. In London, in Brighton, just me from Mongolia. Did you visit Saudi Arabia? Dubai? How expensive it is in Saudi Arabia? More cheaper for London. Oh, And 45 to 50 degrees. Very hot. wow. Do you like the weather here? Yes. In Mongolia, it's minus 40. It's very cold. Really cold. And the maximum degree? 35, but we have no ocean, so it's really dry. Uh, Dubai is really famous in Mongolia. Riyadh, like Dubai now. Good. I want you to work together in pairs. Okay. Yeah. What else? I want to attend all of my lessons and join as many social activities as possible. Like, I agree. I agree, but not like I don't want to attend all the social activities as possible. Yeah. I want to skip some of them. I also want to attend like some of them, but I don't know what are the activities. Maybe if there's like some activity that I don't like, then I don't want to attend it. Yes. I think I will go up at least one level during my time here. I hope so. For how long are you staying here? A week. Because I'm here for only 2 weeks, so I don't know if that's enough time to do another level. I'm here for 3 weeks. And Chris said that it's about 10 weeks to get up. And for how long are you in England? For a month in total. So next week I'm going to Manchester and then home. All right, guys. Really. Cambridge-ийн EC болохоор London, Brighton-ийн EC-гээс арай өөр зохион байгуулалтад явдаг юм шиг байна. Одоо жишээ нь би Лондонд авсан сурах бичгээ Brighton-д өргөжлүүлж хэрэгэлсэн баггүй юу? Тэсэн чинь сая энд миний номыг сурах бичгийг ингээд солилцлоо. Тэгээд юм лацалцсан ирд юм байна.
Лондон Брайтон гэдэг хоёр хотод болохоор би шууд өглөө одоо 8 өнгөрөөж очсноо шууд ангидаа ингээ орсон байхгүй өглөө 9 ангид ардаас нь хоцорч ороод одоо багш нар нь оруулаад одоо болохоор энд 10:15 болж байна. Тэгээд 10:45-аас оруулах юм шиг байна хичээлд. Яа тий сая энэ хоёр чек хүн байгаа байхгүй тэл ингээл баахан юм ярьж аваад манай нөгөө хичээлээс гадуурх үйл ажиллагаа гэдэг нэг юм самар байгаа байхгүй тэрэн дээр баахан бичсэн. Тэгээд аль нь хамгийн сонирхолтой санагдаж байна гэхээр би нөгөө нэмэх 18 нэг юм үдшилэг байсан. Одоо дуулдаг, бүжиглдэг, авьяасаа үзүүлдэг. Тэгээд тэр нь айгуу сонирхолтой санагдаж байна гэдгсэн чинь нөгөө хоёр хүн чинь тэгээд өө нэмэх 18 гинэ гинэсэн баггүй. Тэгэхээр би ингээ гайхаад хоёр хиттэй гэсэн чинь 18-тай гинэ. Тэгэхээр би ингээл царайс нь болол тийм бол хоёрт энэ activity жоохон ингээ санагдах нь аргагүй юм байна. Тэгээд өөдөөс намайг хиттэй гинэ. Тэгэхээр та даа гэсэн чинь 18, 19 гэхээр би үгүй гэд 21 гэл ингээл царайнд бараагаал бичсэн. За тэгэхээр би яна одоо 21-ээс чи ихчтэй царай чи бүр бараах юм байна л та гэл үгүй гэсэн чи 22, 23, 24 гэж бүр ингээ царайнд бараагаадсан. Залуухан харагдаж байгаадаа баярлах уу? Эсвэл яах вэ? Нэг өдөр хичээлээ тарчлаа. Манай сургууль амир юм сүртэй газар байрлалт юм байна. Энэ ингээ үүдний хаалхан дээрээ жижигхэн хаягтай. Тэг яг сургуулаас гараад зүүн эргээд яг нэг юм Great British Burgers, Honest Burgers гэдэг нэг юм гоё газар байна. Иш орж бүргэрээд иж үзт юм уу. Гэхдээ энд айгүй хүнтэй байна. Айгүй их очртой, айгүй алдартай газар юм шиг байна. Тийшээ явж болох юм шиг байна. Эсвэл тийшээ ч юм уу. За сайн байцгаана уу. Влогон дээр хай гэж хэлээрээ. Эднах чи хараа. Хотан. За яриа за. Амунтера би мэдсэма. За хичээлээсээ тараад сая юм идчихэд одоо бас л нөгөө нэг нүд хаашаа намайг харуулна. Тийшээгээ яваад байж гин. Тэгээ энд нэг юм гоё газар боллоо. Миний бодлоор энэ сүм юм шиг байна. Энэ юу гэдэг газар юм болоо? Миний ажигласнаар Лондонгийн барилга нь Брайтны хүмүүс нь vibe нь гоё. Хүмүүс маш эрхчлөөтэй. Яг хүснээрээ хүссэн момсоод хүссэн зүйлээ хийгээд тэгж явдаг. Гэхдээ бусдын эрхчлөөрөө халтаж одоо юу гэдэг зах замбраагүй юм бол нэг хараагүй. Энэ гудамж нь ямар гоё юм бэ? Кембриж болохоор надад Брайтныг одоо арай дараахан хоттой. Тэгээд яг нөгөө хотынхоо хувьд арай том барилгууд арай ихтэй. Цаг агарын хувьд арай гоё, арай тогтун, тийм одоо хурц, ширүүн, салхи байхгүй. Тэгээ сая багшаас сонсоход бол одоо энэ Cambridge гэдэг хот тийм аюултай хот бол биш гэсэн. Гэхдээ мэдээж анхааралтай байх хэрэгтэй. Яг 100% аюулгүй газар, 100% аюулгүй хот, 100% гоё хүн гэдэг ч юм уу тийм юм байхгүй шүү дээ. Энд бас надад хүмүүс нь илүү найрсаг, илүү ийлдэг юм шиг санагдлаа. Ер нь европчууд за бүх европчууд гэж хэлж болохгүй. Яг миний одоо таарлцсан хүмүүс ажигласнаар энэ гурван хотод хүмүүс нь ер нь ийлдэг. Гэхдээ Cambridge-д хүмүүс бүр илүү ийлдэг юм шиг санагдлаа. Би нэг юм гоё газар ирчлээ. Илүү ёо энэ ямар гоё гудамжаар барилгануудыг хийж байгаа би алхацсан бэ. Гэтэ энэ хотод яг би эхний өдрөө дэлгүүрлэл гарсан, хоёр дахь өдөр ч гэсэн дахиад дэлгүүрлэл гарсан. Тэгээ гурав дахь өдөр нь буюу өнөөдөр яг гаргаараа даваа гараг. Тэгээ гурав дахь өдөр нь гадуур гарч үзэж байгаа. Гадуур гарч үзээд нэг айгүй олон цаг болоогүй ч гэсэн одоогийн ажигласнаар хүмүүс нь ч гэсэн айгүй юм дуу багтай хүмүүс байт юм байна. За дуу багтай энийг одоо юу гэж хэлэх юм бэ те? Даруухан л гэж хэлэх юм шиг байна те. Илүү чимээ багтай. Эсвэл би чихвчтэй болохоор тэгээд байгаа юм уу гэхгүй.
Brighton хүмүүс одоо юу гэдэг нь шууд утгаараа ингээд араа гэл ингээд хоолоогоороо дуу муугаараа тийм чанга биш. Гэхдээ ер нь үйлдэл одоо өмсөж байгаа хувцас ч юм уу тиймэрхүү юмар аюу юм бол тод байсан. Энд болохоор ер нь л аюу юм цолгоо байна. Энэ Cambridge гэдэг хот яг эртний хотыг санагдаж байна. Эртний хотод одоогийн хүмүүс цаг хугацаагаар аялаад ингээ ухраад хүрээд ирсэн. Тим vibe өгч байна. Та нар нэг тим кино үзчихсэн үү? Бодин дээрээ хөвтгэрчлөө. Бодин руугаа живээд тэгээд дээр үеийн нэг юм гол дотроос гарч ирээд идэг. Бас нэг юм Европын кино байсан. Европын нэг дайм аниг харуулсан ч лөө. Яг тэр киноны vibe-ийг ер нь жоох өгөөд байна. Can I get inside? You need a ticket. Oh, okay. Where can I get a ticket? King's College Visitor Centre, and then this is our exit. So you need to go to the entrance to that building there, left down the passage. Okay, thank you. Энэ болохоор King's College гэдэг газар дээшig орохын тулд ticket down. Тэгээ саяных болохоор гарцсан юм байна. Одоо entrance ордог хэсэг нь биш. King's College Visitor Center гинэ. Орох тикет нь хэдийн асуучих бүгдээрээ. Гой кофе уумаар санагдчихлаа. Латте. Кофе удаг болцчих. Айгуу очиртай байна. Ажиж байгаа тэнд үнний тариф нь харагдаж байгаа шүү. Тэгш ороод үннийг нь харчих. 17 паунд гинэ. Хамгийн сүүлийн үнийг 4.5-аас оруулах юм байна. King's Chapel. Chapel гэдэг чи одоо сүм гэсэн үг юм үстэй тий. Би буруу санаагүй болёо. Гэхдээ ямар гоё харагддаг юм бэ? Бурхан минь. Ванилтай ice matcha latte авчуулаа эндээс би. 460 450. Hello, I would like to have some iced matcha. Iced matcha to take away? Yes. Ямар гоё юм бэ? Энэ сток гоё харагдаж байна. Great Saint Mary's гинэ. Ариун Маригийн сүм. Энэ юу юм болоо гэхдээ гадаа бороо хадэ нэг бүрхэг тэнгэрийг харж гин үү? Heifer's a Black Wells bookshop. Зам номын дэлгүүр орё бүгдээрээ. Ийм ном байна. Энэ болохоор шийдвэр гаргахад туслах ном гинэ. Тэг яаж одоо зөв зохион байгуулалттай бодох вэ гэдэг юм 50 арга гэх юм уу 50 загварыг заасан юм ном юм байна. Энэ бас энэ Women Are Angry гэдэг ном бас сонирхолтой санагдаж байна. Ягаад чиний уур одоо ингэ жил гарч ирэхгүй нуугдсан юм 70 дуур байгаад идэг вэ? Тэг хэрхээ нэгэ зөв гадагш болох вэ гинэ.
Ер нь ингээ уурлаад байгаа нэ. Бүр юм гүнд чи ингээ уураагаад тэрийг гаргаж чаддаггүй юм байна уу? Atomic Habits. Энэ номыг би айгүй олон харж байсан. The Courage to be Liked гэх нэг ад үзэгдэх зориг гэдэг ном байдаг шүү дээ. Тэрний зохиолчийн аз жаргалтай байх зориг гэдэг ийм ном байх шиг байна. Ичиро Кишими. Тийм байна. Энэ ад үзэгдэх зориг гэдэг номыг нь би одоо аудио хэлбэрээр сонсож байгаа. Айгүй таалагдж байгаа. Тэгэхээр наад жаргалтай байх зориг бас шал өөр өнцгийг гарч ирэх баха. Тэгэхээр энэ ном нь бас гоё санагдаж байна. За энийг бодож үзье. Энэ алхимч гэдэг ном бас гоё санагдаж байна. Биелээсэ гэж мөрөөдөл байд юм аа. Амьдраасай гэж амьдрал байд юм аа. Уншаасай гэж ном байд юм аа. Энэ артлынхны нүг нь гоё байгаа байхгүй. Тэр бас гоё ном байж магадгүй байх. How to win friends and influence people. Хэрхэн найзтай болж бусдад нөлөөлж чаддаг болох вэ гэдэг ийм ном бас байна. Одоо цагийн хүч чадал. Одоо цагийн гайхамшиг юм уу? Power of Now. Oprah Winfrey-ийн бичсэн ном. Psychology of Money гэдэг бас сонирхолтой юм байна. За энэ номыг бодож үзье. Цаг хугацаагаар аялагчийн ихнэр гээд уулаа хичээн уншиж үзээрэй гэсэн ном байна. Ямар урт ном бэ те? Энэ хараа ийм том парк. Гэтэ энэ зүгээр иймхэн хэсгэнгээ оддоо. Зүгээр сургуулаас гэрлүү алхах зам ингээ бодцоо. Ингээл үнэхээр романтиклал. Яа энэ тэнгэр бас Камбрижд ирээрээ. Камбрижд гоё хот байна. Салхи тэгэрэй гэж шүү дээ. Харин тийм ингээ салхилж өгч. За найзуудаа гэртээ ирсэн утасны цэнийг дуусгаад тэгээд одоо авсан юмнуудаа харуулъя. Окей. Сая би гэрийн ойролцоо байдаг нэлээд том юм худалдааны төв байна. Тэндээс ийм би угаадаг ийм бэлээ авлаа. Би ер нь дандаа ийм угаагчаар угаадаг байхгүй юу? Тэн дотор хэдэн ширхэж байгаа энэ нэг хэдэн төгрөгч. 5.99 гинэ. 1 2 3 хос байд юм байна. Би нөгөө толгойнхоо өсний болтыг ердөөс авчраагүй лээ. Ус урдуур орж ирээд айгүй лайтай. Зөгчийн өнгө нь 3.99 гинэ. Энэ нөгөө Монголд зардгийг бодвол одоо материал чанар нь арай өөр юм бэлээ. Энэ штэ. Бэр accessories өөр тэгэл болоо юм бах та. Тийм байна. Тэгээд би нэг үнэртэй усны газраас ийм jasmine vanillтай ийм үнэртэй ус авсан 10 мг-тай 20 паунд гэж байсан. Тэгээ үнэр нь болохоор тийм ванил. Би нөгөө шүнжэнгөө чимдаанаа бэлдсэн ч гэсэн үнэртэй уснууд орхигдсан байсан. Тэгээ үнэртэй усгүй явах айгуу тухгүй байдаг болсон байлээ. Тэгээд ийм хөрхөн төр зургийн үнэртээс авсан. Яг үнэр нь яг тийм бүр супер гоё бол биш байна. Гэхдээ яг энэ номын дэлгүүрээс ном авсан. Ямар ном авснаа харуулъя. The Let Them Theory гэдэг ийм ном авсан. Энэ ном болохоор Mel Robbins and Sawyer Robbins гэдэг зохиолчийн ийм ном байна. Тэгээ би ер нь саяхан нэг ийм юмны тухай олж мэдсэн байхгүй. Саяхан ч гэжтэй тэгжил байг гэж орчуулах юм уу? Хин нэгэн чамайг гомдоож ивэл яа бити намайг гомдоогоод байл да. Тэгээ бити намайг хуурал да, бити намайг цохил да, бити миний араар тавил да ч юм уу.
Тийм байж болохгүй харин эсрэгээр нь тэгжил байг. Чамайг гомдоож гинөө. Гомдоож л байг. Уурлуулж л байг. Чамайг хуурж л байг. Тэр хүн тийм сонголтыг хийгээд байхад тэр сонголтыг хийлгүүлээ. Битээ өөрчлөх гэж хичээ. Чамайг хуурч, өвтгөж, гомдоохыг сонгож байгаа бол зүгээр тэгэл тэрүүгээр нь байлга. Тэр хүн чөлөөт сонголтоороо чамтай яаж харьцахыг сонгож гин. Тэрүүгээр нь л тэр хүнийг дүгнэ гэж байгаа байхгүй юу? Түүнээсш гуйж, говшаад чамайг гомдоохгүй байх, чамд үнэнч байхыг сонгож байгаа бол тэр чинь шал өөр хэрэг. Харин ердөөсөө гуугаагүй, гомдлоогүй те ингээд одоо загнаагүй ч юм уу те хүчлээгүй байхад тэр хүн чамайг хуурахгүй хүндэлж ивэл тэр чинь шал ялгаатай гэдэг. Ер нь яг тэр одоо let them те тэгжил байг гэдэг тэр үзэл бодол надад аягүй таалагдаад тэгээд тэгсэн чинь нэг юм ном олсон. Тэгэн дээр ер нь ганцхан бусд хүмүүсийг бас тэгжил байг гэж орхихгүй. Ер нь хүмүүст жоохон ингээд заах гад байдаг ч юм уу. Хүмүүсийн амьдарч байгаа амьдралын хэм маяг нь надад ингээд таалагдахгүй байх ч юм уу те. Тиймэрхүү юмнаас ч ихсэн одоо ангижрахад тэрнтэй дасан зохицоход туслах байх. Ямар ч юм сонирхолтой гоё ном авсан. Миний англи хэл дээр уншиж байгаа анхны ном баха баг. Би нэг англи хэл дээр ном уншиж исэн санагдаад байх юм. Гэхдээ дуусгаагүй зүгээр эхлүүлж исэн Vampire Diaries юм байна штэ. Цус орогчийн өдрийн тэмдэглэл. За. Тэгээд ийм номны хавчуурга авсан. Can't Talk Now Reading. Одоо ярьж чадахгүй нэ. Ном уншиж ингээд. Энэ болохоор 1.99 байна. Тэгээд энэ ном болохоор 22.99. За өнөөдрийн шопинг ингээд дуслаа. Надад Cambridge үнэхээр их таалагдчихээн. Супер гоё хот байна. Тэгээ маргааш TikTok-оос харж агаад Cambridge-д хийж үзэх ёстой юмнууд гээд харцсан. Маргааш хичээл 2:45-аас орно. Тэрнээс өмнө чадвал 10 гээд яг тэр миний үзэх ёстой юмнууд байгаа. Тэр гудамж руу очиод үзэх ёстой юмнуудаа үзээд 2:45-аас хичээлд орд юм уу гэж бодож гин. Тэгээд өнөөдөр манай хичээл дээр юу орсон бэ гэхлээр нэг сонирхолтой юм байна. Бусад сургуулиудаас, бус хотын сургуулиудаас ялгаатай. Биднэрт нэг юм цаас тарааж өгсөн. Тэгээд тэрэн дээр ингээд хүн болгон өөр зурагтай юм цаастай. Надад болохоор энэ зураг таарсан. Тэгээд одоо энэ зураг дээр байгаа хүн нь би өөрийгөө гэж бодоод тэгээд нэг юм одоо энэ хүнийхээ тухай бичнэ. Нэр зохиогоод, насын зохиогоод, ажлын зохиогоод тэгээд одоо амьдралынхаа тухай таалагддаг 3 юм а бичээ. Гэхдээ одоо юу гэдэг миний таалагддаг юмнууд нэгт 2-т 3-т гэж биш. Ер нь ингээд нэг юм бүтэн өгүүлбэрээр өөрийгөө танилцуулж явахдаа дундуур нь 3 таалагддаг юм авчруулах, 3 таалагддаггүй юм авчруулах ч юм уу. Одоо жишээ нь би тэнд амьдардаг, миний тэр хотын төгжрийн таалагддаггүй. Гэхдээ тэрнээс биш ер нь энэ гоё гэдэг ч юм уу. Ер нь ингээд найруулад тэгээд сошиал медиа хэрвээ энэ хүн сошиал медиа хөтэлдэг байсан бол яаж хөтлөх байсан бол яаж сошиал медиагаа хөтлөхгүй байсан бол гэж тэгэж бичсэн аягүй сонирхолтой байсан. Би нэрээ энийг яриа гэж бодож байсан шүү дээ. Brighton-ы сургуулийн сүүлийн хичээлийн өдөр 5 дахь өдөр бид нар 4 хувирсан мэдээ хөтлөгч болсон. Мэдээний хөтлөгч болсон. Тэгээд яг бизнесийн тухай хөрөнгө оруулалт, бизнес, зах зээл, хэрэглэгчдийн сэтгэгдэл, дампуурал, уналт, босолт ч юм уу те тодорхой сэдвүүдийн хүрээнд хүссэн мэдээлэлээ бэлдээд тэгээд яг мэдээ хөтлөж байгаа юм шиг хөтлсөн. Тэгэл одоо эхлэхдээ хөтлөгч Рубиан өглөөний 8 цагийн мэдээнд тавтаа морил өнөөдрийнхөө мэдээгээ да гэд ингэж уншсан. Тэгээд за одоо бид нар манай санхүүгийн тайланч ч юм уу юу гэдэг. За манай мэдээний сурвалжлагч John Ewan руу шилжүүлье гэх мэтчлэн тэр айгүй сонирхолтой байсан. Айгүй чаленжтай, тэгтээ сонирхолтой. Та нарт Cambridge-д байгаа байрлаж байгаа өрөөгөө танилцуулах гэж байна. Тэг яг энэ хотод ирсэн чинь миний харшил бүр амар болоод хамар дотортол бүр ингээд бүр битүү хавдаад тэгээ бүр амьсгалж чадахгүй арай гайгүй байсан явган. Тэгсэн чи яг энэ хотод ирсэн чинь бүр аимшигтай болоо. Тэгээд хүнсний дэлгүүрээр хамрын цэцлэг зардсан бэлээ. Тэгээд энэ хүнсний дэлгүүрээс ийм цэцлэг авсан. Айгу хурдан арилж илээ. Одоо өрөөгөө танилцуулъя. За манай хаалга. Хаалганасаа ишигээ ингээ хувцсны үлгөөр ишигээ ариун цэвэр өрөө байгаа. Сараа. Ариун цэвэр өрөөнийг иймэрхүү эндээ алчуур үлгдэг. Энэ шүршүүр нь байна. Эндээ бас алчуур үлгэн. Гэхдээ ариун цэвэр өрөө ер нь жоохон чихтэй байгаа болохоор би алчууруудаа орон дээр хатааж байгаа. За ингээ ариун цэвэр өрөөнийг юм хөрхөн. Сараа. Энэ тавиур нь айгу урт болохоор айгу амар бүх юм ингээ багтчихтай юм билээ. За эндээсээ гараад ингээ үндсэн хэсэг маань эхэлж байна. Энэ болохоор шкаф. Тэгээд би өмнөх 2 хотуудыгаа бодвол чемоданаасаа хувцснуудаа гаргаад шкаф руугаа хийж байгаа. Ийм том шкафтай.
ингээ хувцсандаа тавьсан. Энд ингээ гутлнуудаа тавьсан. За тэгээ ийшээгээ ийм өндөр тавиуртай бас адилхан урт ширээтэй. Тэгээ биэнд ингээ хичээлэх хэрэгслүүдийг тавьсан. Энэ нөгөө авсан ном маань байна. Эхний 10 дууцыг өнөөдөр уншсан. Ер нь болж шүү. Гоё шүү. Тэгээ дээр ингээд цүнхнүүдээ энд нөгөө нэг арь зарчилгаа энэ төр хийсэн цүнхнүүдээ ингээ өрөө тавьсан. Тэгээ би сая дэлгүүрээс нэг лаа авсан. Тэр лаагаа асаацсан. Тэд ер юмнууд маань ингээ байршиж байна. Тэгээ энд болохоор миний ор байна. Ингээд тэгээ орныхоо дээдлэлт бас ингээ тавиуртай, цэнэглэгчтэй. Тэгээд ийшээ цонх. Үзэгдэх орчин нэг иймэрхүү. За ийм өрөөнд 7 хоног амьдрах нэ. Тэгээ эндээ бас бүтэн бие гарсан. Ийм толтой. Ер нь зохион байгуулалтанд төстэй гайз ямар ч юм хөөрхөн гэртэй байна. За хичээл завсарласан. Би Костад ороод ирсэн. Кофе, латте, cinnamon bun 2 аваад завсарлагаараа идчихээ. Тэг хичээл рүү орох гэж байна. Манай сургуулиас Коста за минут 30 авах юм уу? Айгүй ойрхон. Манай сургууль гараад тийшээ. Тэгээ эндээ ийм асрууд хөрхөн гарсан байдığım байна. Эднэрээр орж үзвэл гоё сонирхолтой л. Сая тасалганаараа гарч ирчихэл. За хаанаас идэх юм ах вүлээ? Гэт ингээ хараа байжсэн чи хажуунаас нэг их хараа зогсоод захгүй тэгэхээр би хараа инээсэн чи өөдөөс нэгсэн I was just admiring your beauty гэсэн. Гүн nice. Энд хүмүүс хүн магтахдаа супер хүмүүс байт юм байна. Бүр супер. Магтахаасаа хизээч ичдэггүй, айдаггүй, магтаалын үгэндээ харамж биш. Хамаагүй ингээд чулууддаг. Яа, манай сургуулийн байрыг харах та нар. Яа, манай сургууль одоо энэ барилгын яг тэр булан байна. Завсарлага болохоор энэ хүүхдүүд хүмүүс ингээ гараад ирсэн завсарлаж байна. Манай анги болохоор room 3. Yes, it's Ruby's channel. You're famous. Oh, really? Oh. I'm filming. Is it okay? Hi from Cambridge. Hello. What's your name? Marketa. Okay. За залуусаа Маркета хэдэн настайг таагаарай. I just told them guess your age. Okay, and I have to tell them? I think it's gonna be secret, you know. Okay. For them, they will guess. Okay. So I'm not going to tell you. Where are you from? From the Czech Republic. She's so pretty. Your skin is beautiful. It's like shine bright like a diamond. Thank you. You're also beautiful, and I thought that you're younger. Like really younger. I'm 27. No, she looks younger. Your eyes so beautiful. The color. Thank you. We don't see that a lot in Mongolia. We all have brown eyes. But it's beautiful. It's really, really dark. What is a ballpark figure without looking at your books? What is it if something is not rocket science? What is a reality check? Facing the truth. The fact. Good. Okay. Have any of you guys ever heard of nominalization before? About what? Nominalization. Normalization. Nominalization. Nominalization. So, it is basically changing words into nouns. Express ideas more concisely and objectively. I think Maybe that's it's true. But do you know the word concisely? What does that mean? No idea. Concisely. What is the noun of this word? Consistent? Consistency or no? We can ask. What's her name? What is concisely? With precision. So, like in details. Clearly. Clearly. Yeah. Okay. Let's normalize.
giving a stranger's compliment if we think they look good. So hello, if you want to follow me down, I'll get you booked on. Okay. Have you been punting before? No, it's my first time. Are you local? No, Whereabouts are you visiting from? from London. Oh, okay. And you're just here for the day then? No, for a week. For a week? This is the best time to come punting. Oh, really? Yes. Thank you. 7 o'clock. What time is it now? So it'll leave in about 15 minutes. Okay. Хотын дундуур ингээд завин дээр голоор явж байгааг болохоор пандинг гэж нэрлэдэг юм байна. Тэгээ яг алхаж явах замдаа ашгүй олчлоо. Одоо хаанаас суудгийг нь тэгээд нөгөө сурагчийн карт байгаа шүү надад. Одоо энэ хичээл сурж байгаа гэдэг. Тэгээ тэргүүрээ би 25 паундаар явж байна. 25 паундыг төлчлөө ганцаараа явна. Яа энэ бүр үнэхээр гоё харагдаж байна. Тэгээд хамгийн сүүлийнхаа хүнийг авч байгаа гинэ. Би ямар шаттай байна. Йоо, нар жаргалт маргалт юучлаад байгаа. Тэгээ ойролцоогоор нэг 10 минут орчим. Thank you. Им тикт өгд юм байна. Тэгээ ойролцоогоор нэг ямар гоё юм бэ. Ойролцоогоор нэг 10 минут орчим явдаг. Тэгээд явчаад эндээ буцаж хөргөж өгдөг гинэ. Ямар гоё юм бэ. Өдрийн яг энэ цагт улирал нь яг үдээд ингэж явах хамгийн гоё юм байна. Бүр яг бүх юм ингэ төгс бүртчлээ. Тэгээ би хичээрээ тараад хийх юм байхгүй байх гэж бодсон. Яагаад гэхээр одоо 6 өнгөрч байгаа, бараг 7 болох гэж байгаа. Okay. Oh, I'm sorry. Thank you. Яа. Тэгээд яа бүр хамгийн мартуулчлаа. Тэгээд хийх юм байхгүй гэж бодсон чи би бүр яг бүх юм ингэ айгуу гоё тарчлаа. Стамер гоё нэ. Хоёрыг хийчихсэн тий. Skew the moors. Hunting boarding pass гэж шүү. Гоё дүрс авч чадна гэж найдаж байна. Яа энэ зөв үнэхээр гоё харагдчих. За сууцсан шүү. Тэгээд миний ард бас 4 хүн суусан байна. За бүр догтлчлоо. Уртлаасаа. Энэ усанд хурж үзье хэр бүлээх юм байна харъя. Амар хүтэн байна. Ой, ингэж бичээд энэ талаа харуулад. Ингэж бичээд энэ талаа харуулад явах юм байна л да. Here we go. My name's Jacob, guys. It'll be a 45-minute tour, see 8 colleges, 9 bridges. Any questions, shout them out. Can I sit here? Yeah. Йоо, ишигээс амар гоё харагдчих. 45 минут явах юм байна. Би буруу ойлгоцсон юм байна. It's Cambridge, set up Cambridge University 800 years ago. Йоо, ямар гоё юм бэ. Very famous bridge here in Cambridge. This side looks a lot worse than the other side you're about to see. It was a cost-cutting feature. Harry Potter works exactly the same. So the cottages are like houses. Их гоё чимээ гараад байна. Йоо, тийшээ бүр амар гоё харагдчих шүү. So this building here, any guesses what it's used for? It's actually student accommodation. Энэ сургуулийн дотор байр юм. Энэ сурагчид амьдран гэдэг. Одоо энэ юу байд юм бэ? Бүтнэн тойроод ирдэггүй эхлэх цэгээсээ нөгөө цэг рүү очичоод тэндээ буцаж эргээд тэгээ явд юм байна. Тэгэхээр одоо жишээ нь би түрүү яг ингээ өөдөөс барилга явж байгаа шүү дээ. Тэрний ард юу өнгөрч байгааг анзаарч хараагүй. Тэгээ одоо буцаад явхаар яг харж чадаагүй сүлдээ дахиж харах боломжтой. Тэр нь гоё юм байна. Энэ завчин залуу болохоро
За завайд жолоодж байгаа. Давхар мэдээлэл хүргэж байгаа. Мэдээлэлээ маш сайн хүргэж байна. Тэгээд зүгээр хүссэн нь одоо энэ ажлыг хийхгүй бас тодорхой сургалтанд суугаад тайлбарлах чадвартай, мэдээлэл хүргэх чадвартай байж энэ ажлыг хийдэг гинэ. Тэгээд түрүү ярьжлаа. Гадаадын оюутан ойролцоогоор 33,000 паунд жилийн төлбөр. За British те одоо энтхийн хүмүүс болохоор 7,000 гинүү 8,000 building on our right here. Guinea. This one is named after a man who retranslated the Bible. Энд сурвалжтай үнэхээр гоё юм байна. Маш This олон bridge here коллежууд is a байгаа. very famous bridge in China. Ер нь л яг одоо Harry Potter, Hogwarts шиг гэж юм сургуулийн байр, Now одоо this building хаусууд нь тусдаа. on the right, the Gibbs building. Одоо James энэ Gibb цагаан wrote a book болохоор called The Book of Architecture. дотор байрна. In this book were the Сургуулийн. methods and designs. Тэгснээ одоо ингээд зохион байгуулалт төлбөрөө төлөөд юу байж байгааг за дотор байр Hogwarts, Harry Potter-ыг үзчихсэн бол тэр шиг тэгээд яг байрныхаа хувьд гэвэл барилгуудынхаа хувьд сургуулийнхаа барилгууд дотор байрны хувьд гэвэл хамаагүй том гинэ. Тэгээд дотор байр нь ойролцоогоор 700 паундаас 1400 паунд гинүү. Кембриж чи ер нь сургуулаараа аяг алдартай. Одоо энэ замдаа хэдэн коллеж үзчихвэ? Бараг 7-8-9 коллежтой танилцаад. So if you look up in that tree, that's our local grey heron. So Trinity Одоо Hall энэ was болохоор famous for оюутнууд housing нь юм шиг. Stephen Энэ дотор байр гэж боддоо оюутнуудын. Яа сая сара одоо байн хөгжүүлж Infort Saint George газар ирсэн. Тэгээд би бүр сатгаад өглөө сэтгэгүйн өртөөсөн мэдгүй байсан зүгээр. За 12 цагийн үед нөгөө хөлдөөсөн лазаньягаа хийсэн. 4 цагийн үед завсарлагаанаар би латте тэгээд cinnamon bun хийсэн. Тэгээд өөр юу ч идэггүй. Тэгээд ингээм бүлсэн юм шиг байна. Тэгээд сая би ариун цэвэр өрөө орчоод бүр ингэ салхалаад бүргэр кола захлаа тэгээд нийлээд 18 паунд болсон. Хоол ирсэн. Миний ундаг хөхгүй бахта. Би ундаг авсандаа ялтчихгүй. Regular Coke гэж хэлээд одоо лаацтай кола авах юм уу эсвэл Pine аяганд хийж авах юм уу гэхээр лаацтайгаар навъя гэж. Явгаа хэрэгдэж байна. Зөөгчн гарч ирэхгүй маа. Одоо кола ирвэл бүр яг байх болох юм. Байхгүй л энэ ялтчихгүй миний кола. I ordered some Coke. Can I have my Coke? Coke. Did you do it off the app? No, at the bar. At the bar. Alright, I'll have a look. British accent сураад нүггүй юм. Нэг бодлоо амархан юм шиг at the bar гэжтэй at the bar. The bar. Thank you. Үчсэн байсан байна. Өчтөр намайг нэг залуу дагаад дэлгүүрээс хойш. Би өчтөр Tesco лөө Costa Tesco. Ямар хэцүү юм бэ энэ холигдоод байгаа юм. Costa нь coffee shop, Tesco нь market. E-market гэх шиг. Tesco ороод нөгөө бок мок аваад тэгтээ хажуу талд нь Costa байсан латте авчаад нэг crispy creamy glazed donut зүгээр энгийн пончиг авчаад тэгээд нөгөө нэг голоо хард суугаад кофе гууж гэрэл насчлаа. Кофе гууж жоохон рамачглаад сууя гэж бодсон байхгүй юу? Пончко идэнгээ. Тэгээдсэн чи яг пончик дээр би пончик авах гээд ингээд байжсэн чи нэг залуу та би яг ингээд мөргөлдөөд за яг шууд тутгаараа мөргөлдөх биш. Яг ингээд тулж таарад. Тэгээд тэрнээс хойш тэр залуу бүр ингээд хажууд суулсан за. Тэгэд би хаана очирлаа яг миний игнэнд ингээд очирлоод за тэгээд тэрийг нэг тоогоогүй юм би. Тэгээд одоо тэр Tesco-гоос гараад манай гэр болон тэр гол хоёр яг эсрэг зүгт тахгүй нэг нь манай гэр зүүн зүг рүү нөгөө гол нь баруун зүг рүү. Тэгэл би Google Map хараад голынхоо зүг рүү явж байгаа байхгүй юу. Тэгэл явж байгаа л яг гол гарч ирдэг одоо тэр булангаар иргсэн чи нөгөө залууг өөдөөс ингээ иргэжсэн за. Тэр яг ингээд булан иргэ мөргөлдсөн гэсэн үг. Тэг би ингээ харчаад
За хэрвээ намайг дагж байсан бол яг миний артлын замаар тэг яг миний ардаас явж даах байсан баха. Энэ залуу өөр уулзраар орж ингэж иргэсэн байна гэх нэг тоогоо байхгүй. Тэгээ гол нь тэр чинь бид хоёр нэг зүг рүү биш яг өөдөө явж байгаа шүү дээ. Тэгэхээр бид хоёр зөрлөлдөөд би ишээгээ тэр залуу ишээгээ явна гэсэн үг шүү дээ. Тэгэж бодоод дотроо жоохон айцсан байж байгаа л нэлээд удаан алхаж байгаа л эргээд харсан чинь тэр залуу миний ардаас нэлээд хол зайтай ингээ алхаж байсан за. Тэг би одоо ингээ айж эхэлж байгаа байхгүй. Чи чинь цаашаа яваагүй юм яагаад миний ардаас яваад байгаа юм гээд. Тэгэд би Google Map харж агаад буруу зүг рүү яваад байгаа юм шиг одоо жүжиглээд гэх юм уу шууд замаа эргээд буцааж явцсан байхгүй юу? Буцаа өөдөөс нь тэгээд дахиад хажуугаар нь зөрж өнгөрөөл тэгэл бас нэлээд удаа явж байгаа л за одоо хэрвээ ард ингээ байж байгаа юм бол яг дагж ийн гэсэн үг. Тэг эргээ харсан чаа яг ард байжсэн за ингээ нааш харсан ингээ зогсож исэн. Гэтэ ард байж ийн гэдэг нь мойрхон биш яг ингээ хол зайтай. Тэгэл би шууд айгаад хэрвээ би эндээсээ шууд одоо гэрийнхаа зүг рүү явах юм бол намайг хаана амьдарч байгааг мэдчихнэ гэж бодоод тэгээ 6 өнгөрч идэг Монголд 4 6 шөнийн 1 2 болж идэг. Тэгэд би хин рүү залхахаа мэдгүй бүр ингээ айгаа. Тэгээд за Аки сэрүүн байгаахаа гэж Аки руу залгасан чи Аки шууд уцаа авч ин за. Тэгэл би Аки хэлээд намайг нэг залуу дагаад тах шиг байна. Гэтэ би дахиад яаж чаад манай гэрийн зүг би одоо ийшээ явж ирсэнаа буцаж алхаад нилээ яаш явцсан байгаа шүү дээ. Манай гэрийн зүгийг энд заяа дээ. Дахиад буцаж алхах болчиход идэг. Тэгээд Акитай уцаар ярьж байхдаа Аки шууд намайг чи зүгээр хамаагүй хажуугаар нь зөрөгтэй шууд уцаа яг нүүрлэн харуул гэсэн чи би ингээд айгаад за. Би одоо болтол амар people pleaser юм бэлээ. Энэ хүн муухай санагдчихвол яах юм. Энэ хүнд ивгүй штэ гэж дотор бодогдоодсэн за. Тэг бүр ингээд өөдөөс нь камера харуулад ч юм уу эсвэл are you following me гэд ингээд шууд ингээд одоо тулгаж асууж чадахгүй ингээд айгаад байсан за. Ичээд гэх юм уу. Тэг хажуугаар нь зөрчөөл зүгээ өөрчлөөд за гэрийнхаа зүг рүү явъя да гэх. Тэг эргээ харсан чи яг ингээд ардаас харсан ингээд зогсоолсон за. Тэгэл шууд Аки намайг гүү гэл. Тэгэл гүүж байгаа л тэгэж байгаа миний гүүж байгаа зам мөхсүр зам тэгэхээр яг миний ард явж байгаа хүн яг гард явж байгаа юм шиг харагдахгүй. Далд орчин гэсэн үг дэш өгсөж явж байгаа болохоор тэгээ харахгүй ямар ч гүүсээр гаал тэгэл гэрлэг барсан. Йоо. Зүгээр шууд хэлнэ үстэй бадмааргаа. Чи намайг дагаад байгаа юм уу? Яг өндөр хараад зогсоод байгаа гэд ингэж айхгүй. Тэгэхээр яг нэг юм people pleaser эсвэл тэрийг одоо юу гэх юм болоо яг юу болох байгаа юм бол би өөрийнхөө аюулгүй байдлыг нэгт биш тэр хүнд эвгүй санагдчихжээ штэ. Тэр хүн буруугаар бодчихвол яах юм гэдэг юмыг нэгт тавьж ийн гэж боддоо. Тэгээд би тэр бодол надад намайг ингээ амар стрессүүлээдсэн би. Яагаад би өөрийгөө өмөрхөд ингээ өөрийнхөө төлөө бат зогсож чадахгүй байгаа юм гээд энэ тухай сэтгэлөө шүү дээ ярина. Монголд очиад. Can I ask you one, but it doesn't have a word break in it. What does kiss and make up mean? Sorry? Kiss and make up, the meaning of... Oh, kiss and make up, yeah. Becoming friends again, forgiving each other and saying. So making up is trying to stay friends or to be friends after a fight. Usually in this context. It's often used in relationships. For me, I have my gadgets box, you know, like for example, iPhone box. Okay. And they have the serial number on it. So if ever I lose my phone, I can go to a police and show them the box or the serial number so that when they find my phone, they can like check if it's mine or not. So do you know all your neighbors and talk to them? No. Because usually when I'm in Mongolia, I'm always, not always, like 90% of the time, I'm at home. Okay. I don't go out. Хичээлээ тарцсан. Тэгээ манай сургуулаас яг 5 минут алхаад Museum of Zoology гэдэг музей байд юм байна. Ишигээ орж үзэхээр шийдлээ. Орохдоо үнгүй гинэ. Welcome to the Museum of Zoology, exploring animal life.
Starfish буюу далайн таван шууны төрлүүд. Patrick, what are you doing here? Patrick. За яста үнэхээр авна гэж төсөөлөөгүй тэр мэдрэмжийг сая Museum of Zoology-гээс авлаа. За нэгдүгээрт заяа энэ дэлхийд чинь ганцхан хүнд зориулагдаагүй. Энийг хүн болгон мэдчихсэн ч гэсэн яг ингээд дахиад нэг юм гүн ойлгодог доо. Ийм хүн жижиг амьтан байна. Ийм том амьд бийтэй байна. Энэ дэлхий яг тэр амьд биет болгонд зориулагдсан гэж боддоо. Ганцхан хүн төрөлхтөнд биш. Тэгснэ ингээ амьтдын хувьслыг харуулж байгаа байхгүй шувууны хувьсэл, шимэгч амьтны хувьсэл, өөр мэрэгч амьтны хувьсэл, өөр мөлхөгч амьтан, сүүн тэжилтэн, сармөгчний хувьсэл, хүн төрөлхтний хувьсэл гэд. Тэг ингээ харангууд одоо яг бид нар болохоор хэдэн тэрбум жилийн хувьслын үр дүн юм бэ гэж бодохоор аюу гайхалтай байгаа байхгүй юу. Тэг асар жижигнэр гэхдээ бас асар томоор мэдэрлээ өөрийгөө. Тэгээд одоо ингээд 1000 жилийн дараа зүгээр наад зах нь те эсвэл 2 3 4 мянган жилийн дараа эсвэл сая жилийн дараа одоо 2000-аад он 3 саяад онд ч юм уу те за тэр үед ингээ он тоолол яг энэ дараалалаараа явах юм уу эсвэл одоо бид нарын манай эртний өмнөх манай эртний дараах гэдэг шиг хэдэн мянган сая жилийн дараа ямар нэг 90 шилжих хувьсах ч юм уу за ямар ч сан тэр он тооллоор
бидний хинэгнийх нь яс ингээ музейд байж ингээ боддоо хинийхэн ч байж магадгүй шүү дээ. Тэгснээ 2000-аад оны хүмүүс ийм байжээ. Эдний мөрний хэмжээ, толгойн хэмжээ, нуруу нуусных нь байрлал, одоо гар хурууных нь байрлал юм байсан байна. Энэ үед хүмүүс аягүй хуцаа оролдог байсан болохоор чигчээ урууных нь ингээ хонхоос гэдэг ч юм. Мэдхгүй бүр музейд байж болох гэдэг байхгүй бид нар тэр үеийн хүмүүс яаж уушдагсан байх нь мэдхгүй. Эсвэл магадгүй хариг харгийнхан ч юм уу те хүн төрөлхтний музей, Museum of Humanity гэдэг ч юм уу. Zoology гэж байгаа юм шиг. Амьд биет зүгээр нэг ингээд жижигхэн эснээс маш олон төрлийн амьтад үүссэн шувууч шиг те юу гэсэн юм бэ ингээд төсөлөд үзэхээр юм агаарч нисдэг амьтан байна гэж боддоо. Бүр солиот байгаа зү. Гайхалтай маа. Энэ музей үнэгүй тоолж барахгүй, цээжилж барахгүй маш олон төрлийн амьтад байгаа байхгүй юу? Сүүн тэжээлтэн гэхэд хөхтэй амьтан гэхэд дотроо хид салаалаад байгаа. Starfish хид салаалаад байгаа. Мэлхий хид салаалаад байгаа. Зүгээр энэ дэлхий дээр амьд биет бүр маш их байна. Хүний амьтны амьнаас илүү үнцэнтэй гэдэг бодол ер нь аюу муухай тий. Одоо би ингээл ямар нэг аалз шавж мавч ч юм уу ингээ харахаараа ойрд бидтэй алаагүй аягүй удаж байна. Тийм юмтай тааралдаагүй. Ялаа шумуул аягүй халсан. Тэгтээ одоо ингээ ална гэж бодохоор жоохон амар санагдчихэв. Сонирхолтой юм аа, гоё юм аа. Амьдралыг шал өөр өнцгөр харлаа. За одоо штэ дараагийнхаа музей руу ирж гин. Энэ хоёр музей айгүй ойрхон байралтай. Манай сургуулийн нэг гоё юм нь яг хамгийн Кембриж хотын хамгийн алдартай зүйлс байдаг. Тэр одоо төвтэй маш ойрхон 5-10 минут алхаал байгаа. Одоо болохоор ийшээгээ би саяны Zoology гэдэг музейээс 6 минут алхсан уу, 7 минут алхсан уу? Hello. Okay. За би одоо Fitzwilliam гэдэг музейд ирсэн. Тэгээд ямар ч бичлэг хийж болохгүй юм шиг байна. Үнэгүй ордог музей. Бас TikTok дээр заавал очиж үзэх хэрэгтэй газруудыг нэг гисэн байсан. Тэгээд би ороод хэрвээ болно гэвэл бичлэг хийгээд болохгүй гэвэл бичлэг хийхгүй ямар сэтгэлээ аваалцъя. Мэргэжлийн камер бол болохгүй юм байна. Тэгэхээр bye.
За энэ болохоор саяны миний орсон Fitzwilliams гэж саяны миний орсон музей байна. За би сая тэгсэн сэтгэлээ хэлье. Саяны Museum of Zoology-гээс тий сандаа мэдрэмж мэдээж надад бидний одоогийн амьдарч байгаа амьдралын хэв маяг хитрхи сүнсгүй амьгүй болцсон юм шиг санагдсан. Би нөгөө өмнөх влог дээр хэлсэн шүү дээ. Хитрхи минимал ямар ч юм амьгүй одоо тийм байгаад байгаа. Less is more гэдэг энэ зүйл одоо яг хувцсан дээр байж болох ч гэсэн яг юм интерьер дизайн, уран бүтээл дээр хитрхи амьгүй санагдаад байгаа гэд. Яг одоо ингээл баг их зүйл те fashion, интерьер дизайн, дуу хөгжим, барилга, makeup одоо юу гэдэг иймэрхүү зүйлүүд яг less is more minimal зүйл рүү одоо ингээд шилжиж байгаа шүү дээ. Тэгэд би ингэж бодлоо. Хитрхи минимал байх нь хүний тархины төсөөлөх чадвар, бүтээх чадвар, зохиох чадварыг үгүй гэдэг юм шиг санагдлаа надад. Саяны музейг үзээд болохоор одоо энэ чинь ингээд бас он цагийн дараалалаараа байгаа. Тэгээ бас дахиад таалагдсан юм нь мапн дээрээ одоо энэ музейд байгаа бүх үзэврүүд, уран бүтээлүүд, зурагнууд, түүхийн олдврууд ч юм уу те эдгээр бүгдээрээ ингээд одоо замбраагүй оршдоггүй маш одоо эмх цэгцтэй одоо жишээ нь гэхэд бүсгүйчүүд эр хүний нүдээр гэдэг тийм хэсэг байгаа. Интерьер дизайн гэдэг хэсэг байгаа. Цэцэгнүүд гэдэг хэсэг байгаа. За тэгснээ доошоо одоо Б1 давхарт нь болохоор бас ингээд одоо Rome, Egypt гэд бас ингээд ангилсан байгаа. Тэгэд ингээд ер нь цаг хугацаагаар нь харсан ч төрөл зүйлээр нь ангилаад харсан ч өмнөх үеийн хүмүүс бүр хитрхи уран бүтээлч сэтгэдэг байсан байна. Одоо бүх юм хитрхи цулгуу болчих. Тэгэд би ингэж бодлоо. Би нөгөө нэг Eat, Pray, Love биш Untamed гэдэг ном уншсан байхгүй юу? Glennon Doyle гэдэг зохиолч. Тэгээд тэр зохиолчийг номон дээр ингэж бичсэн байдیں۔ Дээр үед болохоор зураачд за дээр үед гэж одоо юу гэдэг манай аав ээж юу ч юм уу те зураачд хэрхэн төрдөг байсан бэ гэхлээр гэрийнхаа ханан дээр зурж өөрийнхөө зурх туртайг мэдэж авсан. Гадаа тоглож байгаа тэр өвс ногоо могоо тэ юу гэдэг тэр мод навч амтан гэд харсаар агаад амтан байгаль судлаач болох ёстой юм байна. Тиймэрхүү зүйл сонирхолтой юм байна гэдэгтэйгээ танилцсан. Гадаа өсөрч дэвхцэж тоглож өөрийгөө им спортын хүн болно гэдгээ мэдэрсэн гэдэг ч юм уу те яг им хүүхэд насн дээр цаашдаа хүн юу хийж амьдрах уу гэдгийг ингээ олж нээдэг үе байгаа штэ. Тэгсэн чинь одоо ингээл хин хүүхдүүд утас гэртээ бичлэг хийгээл, TikTok хийгээл, K-pop бүжиглээл. Яг уу тэр нь яг ийм дуучин болмоор байгаа. Тэгээ ийм тайзан дээр үзүүлдэг хүн болмоор байгаа, жүжигчин болмоор байгаа ийм entertainment салбарт авьяастай хүүхдүүдэд айгүй гоё нөлөөлж байгаа ч гэсэн тэр Glennon Doyle номон дээр ингэж хэлсэн байдаг байхгүй юу? Хизээч ханан дээрээ зураг зурах боломж олдоогүй зураачдыг бид нар бүтээж байгаа. Тэгэхээр эхлэн тавигдаагүй. Хизээч зураач болохгүй тийм хүнийг бүтээсэн. Хизээч тамирчин болохгүй уцаа авахдаг тийм хүүхдийг бүтээсэн. Тэрийг нээх боломж олохгүй ингэж. Тэгээ би ингэж бодлоо. Мөрөөддөг, төсөөлдөг, гаж сэтгэдэг, хайрцагнаас гарсан тийм хүмүүс бүр олон болоосоо гэж бодлоо. Одоо ингээл сошиал медиа аягүй хүчсэн штэ. Утсан дотроо ингээ бүр живж бити цагийг өнгөрөөгөөсөө хэдэн сошиал медиа инфлюенсерүүдийг яг уу дагаж болно л доо. Гэхдээ өөрийнхөө амьдралыг дандаа нэгт тавьж байгаасай. Хин нэгний стори, хин нэгний бичлэгийг ингээл үзэл муулах гэж эсвэл үзэл бишрэх гэж хамаг цагаа бити үрдэг байгаасай. Тэрний оронд юу дуртайгаа олж мэдээсэй. Сошиал медиа, утас, тэ компьютер зурагт юм хэрэглээнүүдээ айгүй их багасгаасай гэж айгүй их хүслээ. Хүмүүс бүр амар гоё сэтгэдэг байсан байна. Тэгээ тэр сэтгэлийг бид нар гаж гэж нэрлэдэг. Тэгээд одоо тийм устдаас сонин содон сэтгэдэг байсан, зоригтой байсан хүмүүсийн ачаар энэ дэлхий яг юм гаднах үзмжээрээ айгүй үзэсгэлэнтэй, гоо зүйтэй болсон байгаа байхгүй юу? Одоо тэгж чадах юм байгаа юм болов уу? Дахиад түрүүний музейгээ яриа л да. 2000 жилийн дараа, 4-5000 жилийн дараа, сая жилийн дараа 2000-аад оны хүмүүсийн тавилга гэсэн чи зүгээр цав цагаа. Өөр юу ч байхгүй. Зүгээр нь чулуу шиг. Тэний өмсдөг байсан хувцас гэсэн чи зүгээр л юм цав цулгуу. Тэдний зүүдэг байсан одоо гоёл чимэглэл цав цулгуу. Мэдхгүй.
Ер нь жоохон ингээд заавал тренд байх гад байхгүй яг өөрөө үнэхээр чин сэтгэлээсээ хүсэж байгаа юмаа хийдэг, сонгодог, бүтээдэг, өөрийгөө илэрхийлдэг. Тэрийг нь хажуунаас нь шүүмжилдэггүй, чи юм өмслөө, чи юм зураг зурлаа, чи гэрээ ингэж тогтчлаа гэдэггүй. Бүгд яг юм гоё, өөрөөсөө гоё ингээд задгаа сэтгэдэг болоосоо гэж хүслээ. Тэгээд битээ сошиал медианд их цаг үрээрээ залуусаа. Жохон ингээ хэмжээ хязгаартай. Энэ юм ихээр шийдлээ бэ. Энэ болохоор нийт 17 паунд болсон, 16.9. За тэгээд бид нар хичээл дээр маш олон ийм хэлц өгнүүдийг сурдаг. Одоо яг унган хэллэгүүдийг гэсэн үг. Тэгээд багш биднэрт grasshopper's mind гэдэг юм зааж өгсөн байхгүй юу? Аль нэг амжилтсан ингээд нэг газараа тогтохгүй байнга ингээ өсрээд идэг. Тэгээд энэ нь юу гэсэн үг вэ гэхлээр анхаарал нэг юм дээр одоо төвлөрдөггүй. Юмыг одоо зүгээр наад зах нь хичээл дээр ингээ зүгээр сууж чаддаггүй юм байдаг шүү дээ. Заавал ингээл нэг юм бал ингэдэг ч юм уу, заавал хөлөөж ичрэгдэг ч юм уу. Заавал нэг бие ингээд одоо хоёр чиглэл савлуулдаг ч юм уу. Тэрийг болохоор анхаарал дутмагших имгэг гэдэг лөө. Тэгэхээр grasshopper's mind гэдэг нь одоо тийм гэсэн үг. Анхаарал нь удаан төвлөрч чаддаггүй. Нэг юм удаан харж чаддаггүй. Байнга ингээл нэг юм бодож байгаа өөр юм бодчихдаг. Ном удаан уншиж чаддаггүй ч юм уу. Тэгээ энэний яг одоо нэг жишээ гэх юм бол ADHD гэж зэтгцээ одоо эмгэг байгаа. ADHD-тэй хүн одоо нэг юм удаа хийж чаддаггүй. Заавал 2-3 зэрэг хийх хэрэгтэй. Анхаарал ингээ байн үүсчээд байдаг. Тийм хүмүүс ажил дуусгах айгүй хэцүү. Нэг юм хийж чаддаггүй. Заавал 2-3 зэрэг хийх хэрэгтэй ч юм уу. Яг одоо энэ цаг үед энэ эмгэг зүртэх магадлал эрсдэл маш их байгаа. За тэр нь юунаас болж байгаа вэ гэхээр сошиал медиа. Reel. Одоо Facebook, Instagram, TikTok, YouTube Shorts, богино хэмжээний форматтай видеонуудыг за яг сошиал медиа, интернет одоо хүмүүс рүү хэрэглэгчд рүү маш их ингэж одоо түлхэж өгж байгаа гэх юм уу хүчээр. За үйл явцыг тайлбарлавал бид нар Instagram Reel-ийг нэг мэдхэд 2-3 цаг гүйцэд үзсэн байдаг. Тийм тохиолдол байдаг шүү дээ. За зарим нь 20-30 минут, зарим нь 2-3-4 цаг ч юм уу тий. Тэгээ энэ богино хэмжээний видеонуудыг ингээд за 10 минут гүлгэхэд хүний тарих тэр нь ингээд дасч идэг. За нэг 20 секундын дараа цоо шинэм үзэх хэрэгтэй шүү. 20 секундын дараа шинжлээд дахиад шинэм одоо хүлээж авах бэлтгэлтэй болно шүү гэд. Энэ нь хүний тархинд асар хор нөлөөтэй гэж байгаа байхгүй юу? Хүн энээс болоод нэг газар удаан тогтож чадахгүй, нэг сэдвийн талаар удаан ярьж чадахгүй, кинод одоо зүгээр кино ингээд анхааралтай үзэж чадахгүй 20-30 секунд болоод тархин өөр юм анхаарах гал гэлтэй шинийг ингээд гэрэл хараалч юм уу ном удаан тогтож уншиж чадахгүй хүний тархи яг ингээд богинохон ингээд ажилтдаг. Тийм болж ингэж одоо хувьсаж байгаа байхгүй юу? Өөр жишээ хэлэхгүй би нийгэм улс төрд маш том асуудал боллоо. Тэрийг хүмүүс тэгэл богино хугацаанд ирж байгаа л мартчихна. Богино хугацааны ой санамж, богино хугацааны анхаарал төвлөрөл муудна гэдэг чинь ингээд асар ингээ хор нөлөөтэй юм байхгүй юу? Ганцхан одоо ингээд ном унших дээр, кино үзэх дээр ажиглагдах зүйл биш. Амьдралын том юмнууд дээр ингээ өөр нөлөөг үзүүлэл явж байгаа хор уршгаа өгөөд нэг хүндээ удаан унаж байж чадахгүй, амархан уйдах, шинэ юм үзмээр санагдах. Тэгээ анхаарлын төвлөрч чадахгүй хүн яах вэ? Анхаарлын төвлөрч чадахгүй жоохносоо тэгээд reel, shorts те гэсэн шүдийн богино хэмжээний юм хүүхэлтэй үзсээр хагаад өссөн хүүхэд мэдлэгтэй болж чадах уу, боловсралтай болж чадах уу, хичээл сууж чадах уу? Хичээлийн 40 минутыг их сургуулийн одоо семинарын цаг 30, лекцийн цаг 30 гэдэг одоо энэ хугацааг яг анхаарч ойлгож чадах уу? Тийм хүн гарнаасаа юм гаргаж чадах уу? Нэг юм дээр удаан төвлөрч чадахгүй байгаа хүн нэг ажлыг дуусгах гэж хэр удах уу? Зүгээр л ингээл наадцах нь. Бид нар сошиал медиа одоо утас, лаптоп, зурагт гэдэг энэ төхөөрөмжүүдийг бид нар удирдах хэрэгтэй болохоос ш тэдэнд удирдуулах хэрэгтэй биш байхгүй юу? Рилэнд толгоогоо мэдүүлсэн, YouTube толгоогоо мэдүүлсэн. Ер нь утсан дөнгөрүүлэх цагаа багасаад. Би ч гэсэн гэхдээ ингээл би ингээл утсан цаг өнгөрөөдгөө би бол ингээл юм ажил сууж чаддаг маддаг гэсэн утгаар бэлдээсөө гэдэг өөрийгөө ингээд дөвлөж ярьж байгаа юм биш шүү. Би бол утсандаа дундцсан, би бол ингээ хүлэн зөвшөөрнө. Худлаа тархин амраах хэрэглээр нэг рил гүйл гэж үзэл нэг инээгээл
буцаа тавьчаад 2 минут тутам notification шалгаад яг яах гэж байгаа. Одоо ер нь юм detox бүгдээр ер нь хамт хийцгээе. Instagram руу орсон бол 10 минутаас удаан байхгүй эсрүүлэг тавьдаг ч юм уу. Эсвэл утсан дээр чи нөгөө нэг аппликейшнийг хэр удаан хэрэглэх вэ гэдэг юм тохиргоо бид биэнд оруулчих. Тэрийг максимум өдөрт би Instagram дээр за 2 цагаас илүү цагийг өнгөрөөхгүй гэдэг ч юм те. Тэгэд 2 цаг чи яг үнэндээ ороод найзтайгаа чадлал юм үзэл юм постлол хүний стори үзэл ингэж л 2 цаг айгу хурдан дуусчихна. Эсвэл цаг 30 болгодог ч юм уу. Одоо би ялангуяа Instagram дээр хамгийн их чадалдаг болохоор 2 цаг надад бага л байна. Ер нь нутас сошиал медиаг яг юм үр нөлөөтэй ашигламаар байна. Яг өгөөчтэй. Өөртөө хор олгож биш. Манай багш нараа бас ингэж хэлсэн шүү дээ. Хаана гэлээ Японд гэлөө утас оролдох нь айгүй кринж үйлдэл. Уцаа оролдохгүй байх нь айгүй кул үйлдэл. Найзуудаараа байж байгаа кино үзэж байхдаа ч юм та гадуур явж байхдаа уцаа оролдохгүй байх нь уцаа гаргаж ирэхгүй байх нь кул юм. Гоё амьдраа зүгээр. Гоё дуртай зүйлээ хийгээд өөрийгөө хэмжүүлээд асуул хийгээд одоо юу гэдэг гоё дуу хөгжим сонсоод бүжиглээд өөрийгөө инээлгээд өөрийгөө ингээд амраагаад тайвшруулад хөгжүүлээд ном уншаад ч юм уу гоё кино үзээд ч юм уу ядаж тэгэл хичээл ном ажил төрөл дээр анхаарал өөртөө гоё юм босгоод сошиал медиа яг таг хэрэглэхгүй байх бод угаасаа unrealistic бодит бос штэ яг энэ цаг үед хэрэглэн тэтэй хэмжээ заартай. За ингээд богино хугацааны ой санамж grasshopper's mind гэдгээс ингээд дайжиг заяагүй тэрийг бүр ингээд хархи. Бид нар юм зохиож бичиж чадгаа болцсон ба штэ. Хин нэгэнд одоо чи гоё шүү мундаг шүү гэж бахархаж хэлж чадгаа болцсон ба штэ. Надруу ингээд жоох хүүхдүүд англиар айгүй гоё юм бичиж байгаа байхгүй юу? Тэгснээ доор нь яг чат GPT-ийн нөгөө хэрэглэгийг ингээд хамтдан копицсан байгаа байхгүй юу? Яг энийг чи илүү өөрчлөөд илүү натурал сонсогдохоор өөрчлөлмөөрэй нүү гэдэг мэдгтээ ингээд копидоо явуулж байгаа байхгүй юу? Хүнд хайртай дуртай аваад илэрхийлж чадгаа болно. Одоо бүр нөгөө эсэмэсээ бичих бол дүүрч ямар нэгэн тууж зохиол те роман бичих бол дүүрч шүлэг зохиож махах тэр бол зүгээр хүнд тэгэлж хэлж чадахгүй байх гэхээр хүний тархийг бүр ингээ агшаад байгаа байхгүй юу? Төсөөлөн бодох тархиад. За би яг одоо айгүй алдартай Fitzbillies гэдэг pastry bakery гэх юм уу? Тийм газар ирсэн байна. Энэ дэлхийн алдартай амттныг нэгж үзье. Ер нь айгүй хүнтэй байд юм байна. Цэцтэй бол ширээнээс уучсан юм тийм. Киноос нэг давхарлаж өгөө. Хэцээ унжилтыг багасгадаг. Загснаар одоо энэ хүчлээ багасна. Яг энэ болчоогод айгүй зангирсан чангарсан гэдэг гэсэн. Эсвэл нөгөө уруулаараа ингээд эсвэл хэлээрээ ингээд эсвэл шүдээ гоож захтаа сайжаараа одоо ингээд тэгээд олдчихсан суулгах. Жага ачаалтаа байдаг юм шиг байна. Очигоо зүгээр хамгийн ууртайгаа ирнэ. Миний арпас хийдэг болчихсон байна. Hello, I will have 1 Chelsea bun and 1 latte. Anything else for you at all? No. That is $8.70 together. Okay. Нэг хэд болсон гэж вэ? Латте нь болохоор 4.20 гэдэг юм байна. Юусэн ямар нэг амт төсөөлөг юм байна. Жохон чихэрлэг. Тэгээд айгу энгийн амттай юм байна. Сөөлхөн. Энд юм захиалахаар ямар ч зүйлээс удахгүй шууд гараад ирдэг юм байна. Очроосоо болд юм уу? Эсвэл үнэхээр тийм төргөж хурхаа юм уу? Эсвэл хангалттай одоо хүний нөөцтэй юм уу? Одоо жишээ нь Монгол нөгөө Тэсэрт 39 гэдэг газар нэгдсэн байсан шүү дээ Солонгосын бейкери. Тэнд
очоод юм авахад очор угаасаа айгүйх байсан. За мэдээж хайптай байгаа. За тэрийг ойлгож байгаа. Тэгээд юмаа авах гэсэн чинь бас бараг 20-30 минут төлөөсөн билүү. St. Mary's Church гэдэг би нөгөө эхний өдрөө харуулсан. Тэр сүм рүү ороод дэшээ 120 гэж билүү гараад тэгээд хотыг дээрээс нь харж болох юм лээ. Тийш очихгүй явах бодоод байна. Орох өмнө нь болохоор 17 хавар гэсэн билүү. Энэ Fitzbillies гэдэг bakery ресторан гэх юм уу? Энэ газар 1920 онд нээгдэжсэн 105 жил оршин тогтнож байгаа нээлттэй байгаа газар юм байна. За саяны жижигхэн зүйл болохоор хаалга юм байна. Dinky Door гэдэг нэртэй. Тэгээд энэ бүр эндээ юм соёл болчихсон гэх юм уу? Энэ одоо бяцхан хаалгыг хүн гараараа одоо сийлж, хийж, бүтээдэг. Тэгээд хин хийдэг нь тодорхойгүй байд юм байна. Нэрээ нууцлсан гэсэн үг. Тэгээд анх энийг хийсэн зорилго нь болохоор ямар хөөрхөн юм бэ гэхдээ тэгээд хэмжээ нь одоо хуруу шиг юм уу? Өндөр нам нь тэгээд хаана байдаг нь бол ер нь мэдэгдэхгүй байна. Яг тэнд байдаг гэд Google Map дээрээс хайвал ганцхан энэ л гарч ирж илээ. Өөр гарч ирэхгүй лээ. Бусд нь болохоор юм нууц байдаг. Тэгээд хүмүүс зүгээр ингээ яг доошоо харж явж ийж олох юм байна. Яг тэр жижиг хэмжээтэй хаалгыг. Тэгээд сая миний хажуугаар нэг юм 3 хүүхэд зурсан баггүй дугуйтай. Яг юм 4-5 насны. Тэгснэ амар хөрхөн fairy door гэж хэлсэн. Нөгөө нэг шидэт тагны хаалга байна. Шидэт тагны хаалга байна. Хүүхдүүд айгүй сайн мэддэм байна. Тэгээд ягаад анх энэ хаалгыг одоо ингэж хотуудаар хийх болсон бэ гэсэн чинь дэлхийг аврах зорилготой гинэ. Яаж вэ гэхлээр эд шид ийм баяр баясгал аз жаргалыг түгээж дэлхийг аврах зорилгоор ийм жижиг хаалгуудыг Cambridge-ийн өнцөг болон одоо булан бүртэн цаашаа Cambridge-ийн одоо өнцөг болонгуудад хийж өгсөн гинэ. Тэгээ яг одоогийн байдлаар яг хаалгануудынх нь зургнууд бол байд юм байна. Гэхдээ хаана байгааг бол олоход жоохон хэцүү юм шиг байна. Тэгээд ер нь бол ингээд шинээр баригдаал гэдэг гинэ. Тэгээд яана яас хөөх юм бэ нууснууд байна. Тэгээд одоо шинэ жил болж ивэл шинэ жилийн сэдвтэ энэ Dinky Door-уудыг барьдаг, Halloween болчихвол Halloween-ийн сэдвтэ гэд. Тэгээд зарим одоо тэр жижигхэн хаалгуудыг хүмүүс одоо нураачдаг гинэ, сүйтгэждэг, устгахчдаг гэж байна. Тэгээд одоо энэ хаалгыг барьдаг хүн нь гэх юм уу, бүтээдэг, уралдаг хүн нь очиод тэрийгэ засаад эсвэл өөр газар руу нүүлгээд ингээд засаад сэргээгээд аваа явдаг гинэ. Тэгээд Dinky Door гэд аппликейшн бас байд юм байна. Map бас байд юм байна. Instagram хаяг бас байгаа. Тийшээ ороод дагаад газрын зургийг нь татаж аваад тэгээ газрын зургаар нь хайж олж малд юм байна. Айгуу сонирхолтой ийд шидлэг юм бэ. За би ChatGPT-гээс ханаас олж болох уу асуугаад байгаа юм. 10 Dinky Door-ын хаягийг гаргаад өгчлөөч чууд. Амар гоё. За Dinky Door-ын Instagram руу орохоор бид нэр төсөөлөшгүй чухал даалгавар одоо биелүүлэх гэж явж байна. Тэр нь болохоор дэлхийг аврах гинэ. Тэгэд энэ жижигхэн хаалганууд болохоор өөр ертөнцид очих порталууд гинэ. Тэгээд тэр өөр ертөнцид нь болохоор инээмсэглэл, тэм хөгжилдөх, төсөөлөн бодох гэдэг тийм ертөнц рүү аваачдаг гинэ. Йоо ямар гоё үлгэрийн юм бэ.
дээшээ харсан гоё юм хараад, чигээр харсан ч гоё юм хараад, доош харсан ч гоё юм хараад дахиад маргааш ер нь хичээлээс өмнө ч юм уу юу яаж агаад динкид оруудыг олоод гоё юм иж хидлэг ертөнц рүү очино, портал руу очие. Сая бүр би тэр динкид орыг хараад сая бүр амар баярлсан. Бүр ингэ жоохон хөвчийг буцаад нөгөө үлгэр мүлгэрийн тийм кино, иж хиддэг кино минь үлгэрийн ном уншдаг байсан. Өөрийгөө буцаад очсон юм шиг бүр үнэхээр гоё. Иймэрхүү гоё төсөөлөл, үлгэр, мөрөөдөл, инээмсэглэл, аз жаргал гэдэг юмар дэлхийг аварж ийн гэдэг одоо цаад утга учир нь яг үнэн байгаад байгаа байхгүй юу? Гоё юм аа. Ер нь юм жижиг юмнууд нь хүртэл Кембрижд ирээрээ. Гэртээ ирсэн би та нарт нэг зүйл харуулах гээд. Тэгээ миний гидсийг хараа. Энэ зүгээр чангалцсан нь заяа. Миний гидсэг юм бэ. Яг сул тавил юм байгаа. Тэгээ чангалж авахар ингэж байгаа байхгүй. За яад нэ те? Яад би. Одоо цаг яг 17 цаг болж байна. Өнөөдөр 7 сарын 30 миний зорилго Лондонгийн влогны part 2-ыг оруулах. Миний камерны багтаамж дүүрлээ. Тэг би яаж хаад Лондонд эхний 2-3 өдрөө бүр маш их дүрс авсан. Яагаад тэгэхээр влог маань сонирхолтой болж чадахгүй байх үедээ гоё юм үзүүлээд харуулчих юмсан гэсэндээ бүр байдаг хамаг юм бичээдсэн. Тэгээд бүр багтаамж дүүрлээ. Тэгээ дээрэс нь одоо ингээд энэ memory card-нд за Лондонгийн дүрснүүд байгаа. Лондонд 7 онцон дүрс, Брайтонд 7 онцон дүрс, маш их дүрс байгаа. Тэгээ одоо энэ Кембрижид авж байгаа дүрснүүд бүр үнэхээр гоё байна. Тэгээ одоо багтаамж дүүрлээ. Би Кембрижид дахиад 4-т 5 дахь гээд дахиад 2 хоног. Тэгээ гэлс part 1-ийг эвлүүлчихэд дүрснүүдээ устгахгүй бол зүгээр болохоо ойллоо. Тэгээ одоо энэ амар идээд тэг влог эвлүүлээ. Хэр удахыг харъя. За бай. 5 цагт Руби влог эвлүүлж эхлэхээс өмнө ийм царайтай ийм цоглог байна. Цаг 6:45 болж байна. Тэгээ би эдитэн дээрээ нөгөө түүхийн тухай ярьж байгаа байхгүй. Энэ влог ороход бол миний энэ Лондонгийн влог орсон хүмүүс тийштэй түүх ярьжсэн гэж мэдэх бах. Тэгээ би энэ дээр гоё аймаа явуулмаар санагдаад тэгээ тухайн үеийн аяыг олцсон, копирайтгүй аяг олоод screen record хийж байна. Цаг 47 минут суулаа. За удахгүй ирэх олцсон. Камера унтрлаа. 21:53. Йоо, сая бүр нуруу хөшөөд. Нөхөд юм таалмал бүр зангирч өгдөд. 1 цаг 26 минут одоо бүтэн бичлэгний би одоо яг 30 дахь минутан дээр нь явж байна. Сая энэ бүх хугацааны турш 7-оос хойш үлээ сая хэдэн цагаас хойш байсан бэ? 5-аас байсан уу? Хэдээс бичлээ? 5-аас ухаа. 4 за бараг 5 цагийн турш би 30 минут эвлүүлж байгаа юм те. Тэгээд нөгөө нэг анараад усгацсан. За удахгүй уулзъя. За залуусаа би барсангүй. 23:18 болчихсон. Үнэхээр барахгүй мэнэ би унтлаа. Гэрийн даалгавраа хийх ёстойс хийсэнгүү. Азар маргааш хичээл 2:45-аас орно. Яа хүзэн шүүд. Нүд бүр аргаад талдаа ямарчсан орчлоо. Төрөөнөөс хойш би одоо эвлүүлсээр байгаа 41 дэх минутан дээр явж байна. Одоо яг энэ байдлаараа эвлүүлэх юм бол би аюу халтурны эвлүүлэх гэдэг дунд нь алдаа гаргаж маргаад тэгжээснаас зүгээр л 5 дахь өдөр апплод хийхээр хүмүүс ч одоо гадуур шоудж гин. Тийм болохоор хагасааны өглөө хийдэм үү? За. Миний нүд хооройцсон байгаа нь харагдаж байна уу? Гэхгүй. Окей. 5-6-7-8 Лондон Брайтон гэдэг хотуудаар байсан EC гэдэг англи хэлний сургуультанд сууж байгаа. Тэгээд Кембриж хотын EC сургуулийн салбарыг танилцуулъя. За намайг дагаад яваарай. You're taking a step closer to your future self.
Cambridge ер нь Английн барилгууд нэг давхар гэж байхгүй тэг 1 2 3 гэж явд юм билээ. Тэгэхээр одоо бүгдээрээ тэг давхраас нэг давхар руу гараад ирсэн. Тэгээ манай анги руу орж үзцгээе. Room 4, room 3 нь болохоор манай анги. Одоо нөгөө хичээл тарцсан байгаа болохоор яасан гэвчих бол сургууль хаалаа. Тэгээ манай сургуулийн нэг гоё юм нь EC гэдэг сургууль бүх хүнд нээлттэй, тэгээ LGBTQ friendly гэж явдаг. Манай ариун цэврийн өрөөнүүд байна. Тэгээд энд нэрээ багшаа би ариун цэврийн өрөө орж болох уу гэж хэлдэггүй, шууд босоод орчтой юм лээ. Тэгээд хичээлээс гадна дахиад хичээлээс гадуур үйл ажиллагаа гэж болдог. You can go. Thank you. Тэгээд тэрэндээ бас хамрагдаж болно. Okay, let's go upstairs. Хөрхөн дэжгүй том сургууль байгаа гэжтэй. Энэ болохоор ресепшны өрөө. Тэгээ завсарлагаанаар залуучууд ишигээ орж ирээд шатар матар тоглодог. EC Cambridge. Oh, I love this. За манай сургууль ерөнхийдөө нэг юм ирэх. Одоо манай сургуулийн байршил бүр хамгийн гоё юм. Okay. Done. Done. Yes, thank you. За би хичээлээ тарцсан. Сая хоол идчихэд одоо нөгөө нэг жижигхэн динкийн дооруудыг үзэх гээд явж байна. Одоо цаг бол орой болсон. Сая би нөгөө хоол идэж байхдаа постлох рилээ хэдийдэлчээд тэгээд одоо 8 өнгөрч байна. Тэгээд нийт хэдэн динкийн доор олж чадхаа хамт харъя. За дандаа гэж доош харж явах чинь ямар сонирхолтой юм бэ? Энэ хавцаа байгаа гэсэндээ локейшн харъя да. Энэ хавцаа байна да. Энэ олчлоо. Teleport automatic. Ишигээ ороод тэгээд телепорт тэгээд хүссэн газар руу очдог юм байна л да. Мөн би ингээд жижигхэн нуугдсан байж байгаа юм. Өнөөдөр ичээр дэлхийг аврна гэдэг чинь үнэн юм аа. За дараагийнхаа заяа. 14-ний 1 Downing Street гинэ. 6 минут талах юм эндээс. Өчигдрийн миний утсан Museum of Zoology-гийн хажууд юм байна. Reality checkpoint гэж хаана юм бэ? За окей. Эхлээд Love from above. Дараагийнхаа олчлоо. Яа, so cool. Жижигхэн яраа. Ийм жижигхэн. Museum of Zoology-гийн дэг болохоор 8-aalч нөхөл гарч ирж байгаа юм шиг. Юм хөөрх юм бэ. Хүнд намайг гайхаад амар сонин царай гаргаад доошоо сунгууд хүнд дагаж хараад ардаас дагаж гайхаад юм Хогвартсын ертөнцид ирсэн. Ичидийн тухай ганцхан би л мэдж байгаа юм шиг сонирхолтой мэдрэмж байна. За дараагийнх руугаа авцгаая. За дараагийнхаа олцсон шүү. Саяны хүүхэд хөөрхөн байгаа. Ер нь хажуугаар зурсан том хүмүүс ч гэсэн энэ одоо юу руу хараад байгаа ингээд дагаж харснаа ингээд гайхаад зураг мөргийг аваад. Я бүрийг ич чиж санагдаад наа гоё юм маш ба. Би галзуу шиг харагдаж байгаа. Гадар нэгэл. Оо стамер Барбигийн дуу сонсч байна. За одоо дараагийнх нь энэ хавцаа байгаа гэж байна. Энэ нэр нь болохоор Wonder Emporium гинэ. Нэг охин доош хараад яваад хүмүүс намайг юм алгуулгацсан л гэж бодож байгаа хта. Аялж байгаа хүмүүс чинь дээшээ хардаг гэтэл би доош хараад нэг юм хайгаал олчлоо.
Тэр Gifts from above гэнэ. Одоо бурхан тэнгэр тэ дээрээс илгээж байгаа бэлгэнүүд гинэ. Ямар хөрх юм бэ? Би дахиад дараахыгаа олчлоо. Одоо орой болж байна. Яг хэд болж байгаа юм бэ? 9 болох гэж байна. Харидөө. Харж влог авсэлээ. Үзээтэй влог юм аа нэрээ. Хин хэнийг үзчихээ л да. За гэрийнхаа хажуутлын Tesco-д ороод ирсэн. Айгуу том юм худалдааны мол. Том салбарт нь гоё ямттай мамаар байна. Юу уу? Cappuccino, latte, pistachio. New гинэ за энийг бууж үзээ л да. Pistachio latte. За энгийнийг нь аваад энэ брекет юм шиг байна тий. За ингээд шууд тооцооных нь гаргаад өгдөг. Тэгээ эндээс нэг glazed donut авмаар байна. Бичлэгээ эвлүүлэхээс өмнө өөрийгөө жоохон гоё амттай юмар шагнаж агаад бичлэгээ эвлүүлнэ. Rock your body, come on, rock your body. Миний ухаан гарчлаа. Pistachio latte гэж амар. Тэгээд банан, йогурт авчаад маргааш өглөө идэх юмнуудаа авчаад тэгээд гэрлэг байрлаа. За бардггүй дээ энэ влогийг. Одоо цаг 01:01 болж байна. 01:01. Гоён жил амар харцсан чинь. Бүхэн гоё бүтнэ. Влогныхоо 56 дахь минутын дээр явж байна. Хэдэн цаг суусан юм бэ? 9 хүмүүс гэж ирээд тэгээд 10, 11, 12, 4 цаг сууцсан юм байна л да. За яах вэ? Маргааш сүүлийн хичээл орно. Нөгөөдөр би эндээсээ нүүн. Маргааш дахиад суугаад хагас өдөр Манчестерт очичоод дахиад суугаад за ядаж бүтэн сайн оруулчихсан тий. За зомдлаа. Багш гэрийн даалгавар өглөө. Өглөө яалаа. Өнөөдөр бол 8 сарын 1 цаг 22:32 болж байна. Би влог эдитлээ дуусгачлаа. Thumbnail-ийнхаа скриншотуудыг хийгээгүй юм байна штэ. За. Copyright заахгүй, алдаа заахгүй гэж найдын нийт 1 цаг 8 минутын дүрс болсон байна. Тэр рендер дууссныхаа дараа мэдээж дахиад шалгах ёстой. Шалгалтын явцад алдаа битгий гараасай гэж хүсэж байна. Нийт 7 GB-ийн дүрс. Тэг хэрвээ алдаа гараагүй бол юу вэ? Continuing to export will result in black frames. Нэг алдаа гаргасан байсан байх шүү. Тэр алдаа болохоор нөгөө өнгө өгдөн штэ. Өнгөө нөгөө гүцэд ингэж байршуулаагүй дутуу байршуулсан байсан байна. Яа нэг ямар юм байгаад байгаа юм бэ гэж. Зарим татаж оруулсан зурагнууд устдсан баха энэ дэрийг их харуулдаг юм. За өнөөдөр 5 дахь өдөр би маргааш одоо явах гэж байгаа штэ. Тэгээ би сая галтгааруугаа ороод нөгөө авсан карига идэх гэжсэн чинь айгүй олон араб одоо эндхийн оюутан сурагчид залуучууд хоол хийжсэн. Тэгээд
намайг хамт хоол идээч гэж урьсан. Тэгээ бүгдээр одоо араб үндэсний хоол идэж үзэх гэж ах шиг гэнэ. Гой хоол идэн гэсэн чинь догдолчлаа.